хичээлээ тараад найз охинтойгоо гарч төрсөдөө тэмдэглэх бодолтой байгаа. Тэг өнөөдөр амар хөөрхөн болоо ирсэн чи хүмүүс намайг чи хөөрхөн болцсон гэдэг. Хата өргөн дуу бэлдээд тах шүү. Yuri, they're making a big fuss out of you. Happy birthday. Би болохоор эхлээсээ тусдаа 2 дахь удаага яг төрсөн өдрөө тэмдэглэж үзэх чинь. Гэхдээ яг Солонгос нартай хамтдаа төвлөд тэмдэглэсэн. Тэгээ энэ удаад яг төрсөн өдрөөрөө болохоор ингээд тусдаа тэмдэглэж байгаа. Тэгээ өнөөдөр болохоор жоохон бороо ороод тиймэрхүү өдөр байна. Ваа, баярлалаа. Ямар гоё юм бэ? Ямар хөөрхөн сарнаа вэ? Бихтэй нэг юм хөөрхөн сарнаа авч байгаа. Аа тийм үү. Баярлалаа. Би өнөөдөр ингээ 2 цэцэг авчлаа. 11 сарын 11 тусгай хүмүүс төрдөг өдөр гинэ. Яастай хөвтэй хүмүүс юм. Тийм ямар гоё. За энд Okay, so ямар хөөрхөн юм бэ? Тэр тал цувал гоё юм. Чиний хар тэнгэр энэ жаргацсан юм готлох юм шиг. стогоо явчих. Үсээ зүгээр ингэж болчих. Аха зүгээр ингээд. Тэг үсээ оролцож байгаа л да. Окей. Ямар гоё гарч ирд юм бэ? Happy birthday гэдэгсэн ямар хөөрхөн юм бэ? Энийхэн зургийг нэг гарчи. Арай баг 10-аас доош юм байна. Тэгэхээр сүүлийн баг жилийнхэн авчиж байгаа. За баяр. Баярлалаа, баярлалаа. Амар гоё Монгол ихтэй таарлаа. Энд ажилт юм байна. Сая бит хоёрын ийдсэн юмнуудыг бэлдэж гаргаж өгсөн юм тий. 2006 оноос эхэлж ажиллаж байна. Тийм байна. Амар удаа ажилласан. Гоё яриа өрөөтэй амар гоё ихтэй танилцлаа. Тэгээд өнөөдөр миний төрсөн өдрийг хамт тэмдэглэсэн. Аниме найздаа маш их баярлалаа. Миний төрсөн өдрийг амар гоё спешиал болгож өглөө баярлалаа. Амар гоё. Өглөөний мэнд. За би өнөөдөр та нарт сургуулаа танилцуулнаа. Би өглөө ер нь 9 цагаас 1:45-ийн хооронд хичээлтэй байдаг. Манай сургууль Дублин хотын яг төвдөө байрладаг. Тэгээд мөн 1988 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа маш найдвартай, туршлагатай тийм сургуулийн төв байгаа. Хичээлийхэд орчин чухал гэдэг штеп. Би яг энд 1 сар байхдаа миний англи хэл бүр маш сайжирсан. Тэгээд бүр үнэхээр үр бүтээлтэй 1 сар өнгөрсөн байгаа. Би үнэхээр баяртай байгаа. Тэгээд дээрэс нь манай сургууль маш олон англи хэлний төвшний ангиуд байдаг. Тэгээд мөн IELTS-ийн анги байна. Мөн ярианы анги гэж байгаа. Би өдөр болгоно ярианы ангид хичээл хийж байгаа. Бүр маш олон сэдвээр ярьж байгаа болохоор их сонирхолтой байдаг. Тэгээд мөн манай сургуульд ийм 7 хоног болгоно янз бүрийн activity, гоё ивентүүд болдог. Би бас энэ өдөр найзуудтайгаа хамтдаа бас гоё газар үзэхээр явсан. Тэгээд ингэж явахдаа мөн адил найзуудтайгаа англи хэлээр яриад өдөр болгон цаг тутамд англиар ярьж байгаа болохоор үнэхээр сайжрахгүй байхын аргагүй юм байна лээ. Тэгээд та нар ч гэсэн над чиг англи хэлээ сайжруулангаа гоё газраараа хэлж дурсамж бүтээх эсвэл EasyGo-с мэдээлэл аваарай. EasyGo-ийн хамт олон маань бүр маш найдвартай, шуурхай үйлчлдэг газар байгаа. Нэг анги биш. Нэг сургуулийн найзуудтай хамт явж
Тэгээд манай ангийн хүүхэд бол байхгүй. Бусд ингээд өөр ангийн хүүхдүүдтэй хамт явж байна. Бөө жоохон таарат. Халуун муугаа явж ин тэгээд арай гайгүй. Hi. Ямар гоё харагдт юм бэ шээ. Гэтэ бүр нэр амар сэлхтэй. За одоо гэрлүүгээ явлаа. Өнөөдөр бүр гадаа амар хөтмөсөн. Hi. Bye. Bye. Hi bye. Hi bye. Одоо болохоор энэ амар гоё кофе шоп байдаг гэсэн тэнд очоод гоё зураг даруулахаар явж байна. Өнөөдөр бас манай хамт явж байгаа. Тагийн ажилтдаг такогийн газар ирсэн. Гоё стейк тако захиалсан одоо тэрийг орой олондоо идчихээд явж байгаа. Тэгээд майка алга болгосон бүр одоо хаана алга болгоч уу гэж одоо майку бичлэгээ хийж энэ жоохон чимээтэй байж магадгүй. За энэ урд яг миний урд богнууд байна. Инаараа хүмүүс бас энэ нилээ их ирцэн ингээд. За өнөөдөр болохоор би хичээлээ тарчаад Harry Potter дээр гардаг номын санд очиж үзэх чинь дотор нь ороод ирлээ. Вау. Энийг нүдэрээ харуул бүр гоё харагдчихэв. Камерын дээр яг энэ нүдэрээ харж байгаа шиг харагдахгүй. Вау. Би одоо майкгүй бичлэгээ хийж байгаа. Миний хоолой жоохон баг сонсогдож магадгүй. The closing layer is here for like 5 years. Энэ номын санд Harry Potter киноны зураг авалт хийж исэн гэд тэрүүгээрээ нэлийн алдартай юм байлээ. Тэгэл энэ нүгээр ингээл нөгөө номоо байраал Google дэшээ доош яваад идэг. Тэр зураг авалт одоо яг энд ингээд хийдчихсэн юм байна лээ. Is a constant growth and evolution. It is time for the old diary to focus on. Одоо энд өнөөдөр бас ингээд бороо орохгүй тэнгэр гой сэлмэг энэ гой Хай, өглөөний минь. За би өнөөдөр болохоор амар гоё газар руу явах гэж байгаа. Хаашаа вэ гэхлээр Ирланд улсыг зүгээр Google дээр ингээ хайхаар гарч ирдэг зураг гэдэг байхгүй юу? Тэр нь болохоор энэ зураг байна. Ийшээ явна. Энэ газрын нэр нь болохоор штэ. Cliffs of Moher гинэ. Тэм нэртэй ийм гоё газар руу явах гэж байгаа. Эндээс автобусанд суугаад 2 цаг гараа явдаг гинэ. Тэг би одоо болохоор цаг 6:26 болсон байна. Энэ манай гэрээс ойрхон такси даад нэг 10 минутын зайтай тэндээс pick up хийх юм бэлээ бид нарыг. Тэгээд одоо энэ газар руу явах гэж. Тэгээд өдөржингөө
одоо эндээс 6 хэдэд гараад яваад тэг гой газруудыг үзээд тэгээд буцаад орой 6 гээд ирэх юм лээ. Тэг би өнөөдөр ийшээ гой газар руу аялах гад одоо хувцас өмсөд гарах гад бэлэн болцсон байна. Тэгээд хамтдаа явцгаая. Юу ч гэсэн тэнд амар хүтэн салхитай байж магадгүй гээд ингээд дотоороо юм зузаан тэрко өмсөөд дотортой. Тэгээд өмнөд нь ч гэсэн юм дотортой өмд өмсөөд цамц өмсөөд зузаан цамц бас өмсөөд. За одоо чек-ин хийгээд ороод ирчлээ. Маш олон хүмүүс хамт явд юм байна. Одоо бараг автобус пик дүүрсэн. Тэгээд яг цагтаа удалдаг гэсэн. Одоо бид хоёр хамт явна. She should be looking out over the city. She's looking into Dublin Castle. За одоо болохоор юу яах чинь 0 орчоод жижигхэн хөнгөн юм авч идээд тэгээд явъя. Нараас амар гоё гэж. Арай пластик зөөлхөн. Что гоё юм? Ням. Гэтэ бороо ороогүй байгаад нь би амар баярлж байна. Бороо орох үедээ л гэж бодоод байсан. Тий? Салхи бол угаасаа салхитай ус. Энэ нэг бол хүлэн зөвшөөрсөн. Аа гоё юм байна. Ирландд ирсэн хүмүүс заавал ийшээ ирж үзээрэй. Бүр амар гоё газар байна. Бүр амар тийм сүрлэг, далай, салхи малхин зүгээр угаасаа юм салхитай байж иж угаасаа гоё байхаар газар байна. Жохон даарч ин та нар гоё дулаан хувцалж ирээрэй. Тийм бэлэг дурсгалын юмнууд байх шиг байна. Бид нар ямар хөөрхийн чиний сайн нөө ярьсан өөхлөөс дээ. Моча гэж. Йоо нармар өдөөсөө God, that's windy, isn't it, Stingray? За одоо болохоор Maybe it was him. I think it was him there. It's coming well. Кимш тараа. Тоотой шүү дээ. Чи юу нэг хоёр нэг шүү. Хитэн би энэ. 299 Манай өвөл нэг ийм тамхи татдаг байсан да. Энийг юу гэж бодож байна? Цай өнө гэж бодож байна уу? Цай хоо. Энийг яаны гэж бодож байна? Юм сурч ирсэн тэрээ амарч.
оруулдаг юм байна. За бит хоёрын идэж байгаа болохоор beef тэгээ salmon гэж захиад амар гоё порцтой ирд юм байна. Сайхан удаарай. Энэ яг маркет нь ингээд нэгтсэн юм шүү. Christmas. Би болохоор штэ энэ ice cream cake иднэ. Аль нь гоё юм шиг вэ? Ваа. За өнөөдөр нэлээ олон газраар яваад зөндөө гоё юмнууд үзээд тэгээд одоо буцаад автобусандаа суучлаа. Одоо эндээс буцаад Dublin хот руугаа явна. 3 цаг явах байхаа гэж бодож ин тэгээд зураг мургаа үзээд унтаад явах юм шиг байна. Тэгээд өнөөдөр хамт явсан найздаа баярлаа. I said to Paul that by mistake. Now I'm in the classroom. How do you feel about being 29? 29. Yes, how do you feel? It's really good. It's good, yeah, you're like 29, 29. Not 30. Not 30 yet. Not 30 yet. За өнөөдөр иж байгаа өдрийн хоол би Солонгос хоол идэх гээд ирсэн. Манай сургуультай ойрхон газар Чаюг бүгүм энэ гээд зард юм байна. Тэгээд тэрийг авчлаа. За одоо энэ Guinness Store дээр нэрсэн байна. Дээшээ ингэж орох юм шиг байна. Would never have imagined that we would be standing here when he began his journey in 1750. And move on to the next room. People who have they go to my left and to my right, please grab your samples. Don't drink it yet if you want to experience the real flavor. За ингээд би пивэндээ принтлиг дээр гараад ирлээ. Ингэж гарч ирд юм байна. Ашвамстай. Би одоо Ирланд улсад ирээд 2-7 хоног болцсон байна. Эхлээд эхний өдрийг бодвол бүр үнэхээр одоо энэ газартаа тасаад чих маань онгоогоод амар тухтай гоё болцсон байгаа. Тэгээ цаг агаар бол баг багаар жоохон сэрүү орж ин гэтээ хизээч манай Монголын өвөл Солонгосын өвлийг бол гүцхээр тийм хүүтэн бол биш байна. Тэгээд мөн амар чиглэг байдаг гэсэн надад би ингэ Солонгост байж байгаад ирсэн болохоор надад ерөөсө чиглэг санагдахгүй бүр илүү хуурай санагдаж байгаа. Тэгээд би ангиас үлсэн байгаа. Төвшин маань адилхан дунд
шатанда байгаа. Тэгээд намайг арай өөр багштай, өөр хүүхдүүдтэй ингээд орж сураад үзээрэй гэж хэлээ. Тэгээд илүү олон улсын юм хүмүүстэй тийм ангид орсон. Багш нь болохоор бас маш сайн заадаг тийм багштай ангид орсон байгаа. Уг нь ингээд Instagram интернетээ ингээд оруулсан зарим хүмүүс маань ингээд асуугаад ийлээ. Тэгээд би ахад нэг тайлбарлчихъя. Би EasyGo гэдэг газараар дамжуулж ирсэн. За тэгээд энэ газар маань зөвхөн Ирланд гэлтгүй бүр маш олон улс руу зуучлалт юм мэлээ. Хэрвээ та нар хүсэж байгаа юм явахыг хүссэн улсынхаа талаар мэдээлэл авах байгааг хүсвэл EasyGo-оор дамжуулаад мэдээлэл авч болно. За тэгээд мөн миний одоо энэ байрлаж байгаа байр болон энэ бүх юмыг ингээд цаанаас нь мэдээллийг олж өгөөд тэгээд ийм тухтай газар ингэж байрлаж байна. Тэгээд дээрэс нь би өнөөдөр хайж хуй гэхлээр одоо Black Friday эхэлсэн. Маш олон газар зөндөө хямдрал зарлцсан байлээ. Тэгээд би өнөөдөр жоохон шопинг хий гэж бодоод тэгээд бэлэн болцсон байна. Тэгээд өнөөдөр надтай хамтдаа шопинг хийхээр явцгаая. Гадаа бүр ийм гоё байна. Нартаа. Би одоо ингээд цаад явж ийн. Энд нэг амар хөрхөн хүчний дэлгүүр байдаг гэсэн. Тийшээ явж үзье гэж бодоод цаад явж ийн. Энд ингээд хаашаа чалгасан бүх гудамж бүх зүйлс нь бүр амар гоё. Би явжгаад амар гоё газар олсон энд. Вау, энэс амар гоё винтаж дэлгүүр рүү ороод ирлээ. Сайн хөрхий. Винтаж дэлгүүрийн хувцснууд амар хөрхий юм байна. Хөрхөн тэлэнүүд байна. Ингэж гарч юм байна. Энэ ингээд ийм мотор юм байна. Ямар юм? За одоо энэ газар болохоор амар гой гой юм хөсөн задаг газар. Би энэ малгайг авах гэж байгаа. Надаа энэ хөрхөн шин үү. Энэ дэлгүүрийн нэр нь болохоор Urban Outfitters гэдэг нэртэй юм байна. Надаа амар хөрхөн хувцснуудтай. Энэ бүх интер амар хөрх юм аа. Энэ ч гэсэн амар хөрх. Ингээд хувцснууд амар хямдарчиж. No worries. За би болохоор энэ ингэж авах чинь. Okay. There you go. Thank you. Тэгээд дараа уулзъя. Өнөөдөр одоо ингэж сайхан амарлаа баяртай. Дотоосоо 50 км-ийн зайтай тийм газар. Одоо эндээс одоо нөө Black Friday эхэлсэн гээд юмнууд их хямдарсан байгаа гэсэн. Тэгээд одоо шопинг хийхээр
Нүгээр юмнууд үзээд явж байна. Тэгээд би ер нь миний зорилго авах юм юу гэхээр би энэ нүдний шил авах гэж байгаа. Тэгээд нүдний шилээ одоо удахгүй хайж үзэн. Тэгээд гой үнэртэй бас гарна. Би ингээд Prada-гийн шил авах гэж байна. Энэ ямар харагдчихэв? Ийм юм шүү дээ. Ингээд лого нэг гэж байна. За би сая шопинг хийгээд одоо гэрлүүгээ буцах замдаа явж байна. Тэгээд саяны газар ингээд бичлэг хийхэр ингээд бичлэг хийж болохгүй гэдэг тэгээд бичлэг юу нь хийж чадаагүй. За тэгээд анхааруулах зүйл нэг хэлье гэж бодоод тэрний юу гэхээр сая миний очсон газар Kildare Village гэдэг газар. Тэгээд буцаах боломжгүй байдаг болохоор та нар сонголтоо зөв хийгээрэй гэж хэлье. Тэгээд би сая яасан гэхээр би энэ газраас ингээд Prada-гийн шил авсан байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь би яг тооцоогоо хийгээд нэг 2 минут ч болоогүй загварыг өөрчлөё гэдгсэн чинь яг миний өөрчлөе гэсэн загвар шинэ нь байхгүй гэд тэгээд буцаах боломжгүй гэдгийм мэлээ. Тэнгүүд нь би арай сонио ингээд яагаад болдгүй энэ тэр интернет дээр болдог гинэ энэ тэр гэдэг хэрвээсээ болохгүй гэдэг жоохон үйлчлэгээ муу тийм хүн тэ таарсан. Тэгээд би угаасаа Солонгос хийжээш тийм үйлчлэгийг нь авч байгаагүй байхгүй. Тэгээд энэ болохоор амар сонь тийм үйлчлэгээ аваад нэлийн жоохон шоконд ороод гайхаад ингээд үйлчлүүлэгч нь би ингээд бараагаа авчаад хэдэн хоног ч өнгөрөөгүй яг 2 минутын дотор ингээд буцаая гэдгсэн чинь буцаах боломжгүй гэд тэгсэн. Тэгээд би яасан гэж бодож байна. Тэр соли гэсэн загварынхаа ингээд одоо үзүүлэн тавьсан байсан тэр загварыг би ингээд авцсан одоо байж байна. Гэтэ загвар нь бол амар хөөрхөн. Тэгээ бүр миний инээ түрээд болохгүй. Ингээд ерөөсөө уур хүрхгүй инээ түрээд. Би амьдралдаа өөртөө авсан одоо хамгийн анхны брендинг шил гэх юм уу. Тэгтээ амар юм цэвэрхэн. Гэтэ энэ ингээ үзүүлэн дээр ингээ байж исэн загвар нь ингэж харагдаж байна. Гэтэ яг хуу та нар ч гэсэн дараа нь эндээс ч юм уу юм авах гэж байгаа бол сонголтоо зөв хийрээ. Заах ч юм уу тех боломжгүй. Тэгээд энийг гол нь ингээд шинэ загвар нь байхгүй юм байж яагаад ингээд зарах гад ингээд одоо шинэ гэдэг нь шинэ нь байхгүй өөр өнгө нь байгаа гэдэг. Тэгсэн байсан. Тэгээд жоохон сэтгэлээр унтсан явж байна. Гэтэ зүгээрээ ийм гоё шилтээс. Тэгээд хоёр дүүдээ хөөрхөн тийм Adidas-аас гоё тийм сет хувц авсан. Тэгээ өөртөө нэг гоё өмд авсан. Тэгээд одоо харих гад явж байна. За би болохоор өнөөдөр Солонгос хоол идмээр санагдаад Солонгос хоолны газар ороод ирлээ. Энэ хоолны газар нь болохоор Kimchi гэдэг нэртэй газар. Тэгээд би болохоор ийм шүлтэй хоол идмээр санагдаад Kimchi жигээ сетийн авахар шийдчихлээ. Тэгээд одоо захиалгаагүй нь энд Солонгос хүмүүс ажилладаг тийм газар юм байна. Kimchi жигээ. Ямар гоё юм бэ? Дүүнэртэй ийм бүрхэн бэлгүүд авлаа. Цааш явна. За иймэрхүү идэх юмнууд авсан байна. Эндээс ингээ харвал энэ хоёр амир хөөрхөн мод. Луна болохоор Ariel амир дуртай байдаг болохоор ийм хөөрхөн Barbie авсан. Тэгэд манай Arine болохоор Elsa дуртай байдаг болохоор ийм хөөрхөн Elsa-гийн хоёр Barbie авсан байгаа. Тэгээд одоо манай оюунагийн хоёр хүүхэд эрэхтэй. Манай цацаа бас
юу одоо хүүхэдтэй болж байгаа. Тэгээ тэр хоёрт ингээд нөгөө нэг Echagin Young гэдэг дээ шүү дээ. Одоо юу гэдэг лээ ингээд байнга твэрч унтдаг, авч унтдаг тийм хүүхэлтэй. Тэгээд ингээд энэ нэгээр нь авсан байгаа. Цаг агаар өнөөдөр ингээд бүр аймаг бүлэхэн салхитай. Өнөөдөр ингээд намайг нэг явах гэж байгаа гэж сүүлийн өдөр борооч орохгүй тэнгэр байнга цэлмэг бүр аймаг гоё. Гэтэ энд ингээд байнга ингээд ер нь бөхөг агаад бороо ороод сэрүүхэн байдаг гэсэн. Гэтэ миний ирсэн өдрөөс хойш заяа нэг 3 хоног л амар бороо орсон баг. Сар байх хугацаанд 3 хоногт л амар бороо ороод бус өдрүүд нь бол тэгж амар бороо орсон юм бол өстө байгаагүй. Тэгээ бүр амар ояга. Hello. I hate my neighbor. I don't get on with. He's a good actor. I agree. He acts very well. Одоо завсарлагын цаг болцсон. Тэгээд хүмүүс гадаа хоолунд идээд ташууг нь хамтдаа гарч усаавь. Тави. I'm good. Tomorrow is my last day. No, I was thinking that is your last day. Yeah. How do you feel about that? I feel sad. Oh. Yeah. But it's okay. Yeah. Би одоо хүслээ бичих гэж байна. Ийм хөрхөн 안 돼. 호이. За би одоо хичээлээ тараад явж гин. Өнөөдөр болохоор би ачаануудаа Солонгос руу гэрлүүгөө явуулах гэж байгаа. Тэгэхгүй бол надад бүр амар их ачаалцсан. Би сая шопинг хийгээд нэлээ их юм авсан байхгүй юу? Тэгээд тэднэрийг юу яах хэвээр буцаад явуулах хэрэгтэй. Би ачаагаа Солонгос руу явуулах гээд ийм каргоны газар ирсэн. Тэгсэн чинь ер нь бол миний ачаа 25 кг ачаа болох юм болов. Тэгээд нэг ихтэй 400 евро, хямдхандаа 200 евро ачаа гарах юм шиг байна. Pero como ayer. За сайн байцгаана уу өглөөний минь. За би өнөөдөр болохоор Ирландад байх хамгийн сүүлийн өдөр байгаа. Тэгээд одоо болохоор өнөөдөр настаа уулзаад Christmas market руу явах гээд байж гин. Тэгээд маргааш би шууд Лондон руу явах байгаа.
Тэгээд энд байсан 1 сар ямар хурдан өнгөрчөө бүр ингээд би саяхан л ингээд ачаага барайл ирээл орсон юм шиг санагдаад тах юм. Тэгээд тэгсэн чи ингээд аль хэдийн 1 сар өнгөрцөн байх юм. За одоо манай ирж ийн гинэ. Майк нь өнгөрсөн юм. Энд юу нээр хүмүүс ирдэг газар юм лээ. Одоо энд манай найз ирж байгаа. Christmas market. Энд би холоосаад хойлын тоглоом дээр тоглоё. 짠! 바로 들렸어. 애매 거였어. 야. 민유해. 양 그렇게 애매게 뭐. 탈초 누구로? 누구로? 다음 주 시대 미니 이게 소하다고요. 다 같은 남자 지금. 다른 김에 아가진. 저 탈치지. 샤라를. 와, 내 시주에 거의 이치는 게 이미 맺고 뭐. 그대로 디스티. 그대로 내가 진짜. Сидик 제일 어디시나? 나 준비돼. 와, 이거 다 사와서. Инглиш юм идэ гэж бодож байна. За бит хоёр юм солонгос chicken noodle тэгээд chicken wings авлаа. Thank you for riding with us today. Thank you for riding with us today. 함께했으면 баярлалаа. Донтон дуулзъя. Bye bye. За, баяртай. Bye bye. Баяртай. Баяртай сургууль минь. За тэгээд одоо найзууд болон багштай баяртай гэж хэлгээ ирсэн байна. Тэгээд 1 сарын хугацаанд маш олон гой хүмүүстэй уулзаж танилцлаа. Мөн англи хэл маань ч гэсэн сайжраад өөртөө ихтэй боллоо. Тэгээд одоо гинт өнөөдөр явна гэсэн чинь жоохон гонигтай байна. Тэгээд одоо энэ дотор хичээл дуусгаар бүгдэнд нь баяртай гэд тэгээд явъя. Today is my last day. Oh, really? Yes. Баяртай. Одоо өнөөдөр явна. Баяртай. Yeah. Okay. Thank you. Bye bye. Bye.
Bye bye. Good luck. Bye bye. Nice to meet you. Bye bye. Nice to meet you. Nice to meet you. Bye bye, teacher. Bye bye. Bye. Гоё аялаарэ. See you again. It's my last day. I thought last day was Friday. Yes, but today I go to London. Yeah. Exciting. Сургууль минь баяртай. Нэг сар ч гэсэн надад маш олон гоё дурсамж бүтээлээ. Санах байхдаа ингээд нөгөө юмд амар амархан тасчдаг. Найс нөхдөд амархан тасчдаг. Тэгээд одоо явна да. Bye, Yurine. I'm not sure. Тэгээ нөгөө нэг би чи ингээ юмд амар амархан тасчдгийг хэлэх үү. Одоо ингээ нөгөө нэг хүмүүсүүдээ нэг санаад нэг 7-7 хоног санаж манжаад гайгүй болчих байх гэж бодож байна. Тэгээд одоо баян явдаг замаараа яваад өрөөрөөгөө очоод чек аут хийгээд тэгээд явлаа. За ингээд татвар байр минь баяртай, тавдахтай гоё байлаа. Орой минь би одоо онгоцондоо суух гад байж байна. Тэгээ манай онгоц одоо 1 цаг хойшлогдсон. Тэгээ би ахаад оройн онгоц ахгүй юу? 9:40 онгоц эсээ одоо 10:30-д явна гинэ. 10:40 болцсон байна. Яг 1 цаг хойшлогдсон байгаа юм байна. За тэгээд ер нь Европ руу ингээд аялж байгаа хүмүүс байх юм бол яг килограмм ачаага яг килограммаар нь яг ингээд шалгаж оруулд юм байна. 1 килограмм илүү байсан чинь тэрийг ингээд хүртэл яг тааруул эсвэл илүү мөнгө төлөх үү эсвэл ачаага багасгах уу гэдээ ингээд тэгдэм байна. Тэгээд дээрэс нь онлайн чекин заавал 2 цагийн өмнө онлайнаар заавал хийх ёстой гинэ. Тэрийг хийхгүй байх юм бол 55 евро төлдөг юм байна. Тэгээ би тэрийг сая мэдээд би яг нэг 3 минут илүү одоо хоцорсон. Тэгсэн чинь 55 евро төлгээд тэгээд төллөөд ачаага өгөөд орж ирсэн байна. Тэгээ ер нь бол мэдмээр л юм байна. Та нар ч гэсэн хэрвээ энэ ер нь бол Европын онгоц монгоцоор нисжээвэл онлайн чекин гэсэн юм эртхэн хийцэн дээр юм байна шүү гэж сануулъя. За би одоо онгоц маань хөөрөөд одоо явж байна. Жохоо ядраад оройн онгоцлохоор жохоо ядраад нойр үрээд байна. Тэгээ Ирландд байх хугацаанд бол маш олон гой газраар явлаа. Гой хүмүүстэй танилцлаа. Тэгээд бүх юм надад үнэхээр гоё сэтгэлтэй одоо буцаж байна. Тэгээд дараагийн очих газрууд маань дөрөв гоё байх хаа гэж бодоод одоо ингээд явж байна. Ирландд танилцсан бүх найзуудтай бүгдэнд маш их баярлалаа. Бүгдөө амар ээлдэг гоё хүмүүс байсан. Баяртай. Дараагийн бичлэгээр уулзъя.